Яг 90-ад онд төрсэн хүмүүс бол сайн мэдж байгаа. Манусыг баагаад суглаа гэдэг зүйл бол бас нилээ хүчтэй байсан. Ер нь мэдгүй хүн амын хэдэн хувь нь яг суглаа тогтмол сугалдаг байсныг бол. Тэгээд ер нь суглаа гэдэг зүйл баг байха болцсон байх гэж бодож ийсэн чинь үгүй юм бэлээ. Тэгээд саяхан хэд хоногийн өмнө асаа цэрэгт нилээн том бужина болсон хэдэн 100 хүн хэдэн мянган хүн байсныг бол мэдхгүй харж байгаа. Бүгд одоо тэр чигтээ эсэргүүцэл үзүүлж талбайн дижээр бол хог шидэж бүгд эсэргүүцлээ илэрхийлсэн. Хүлээстэй байгаад анцтайгаа бүгдийг бүдэрээ тодруулъя. Ихний 20 анцтай тодорч ирсэн. Одоо 10 сая анцтай байна, 5 сая анцтай байна. Тэгээд эхлээд би харчаад энийг зүгээр суглааны одоо астан шалруулах тусгай ивент гэж бодож байснаас чи үгүй юм бэлээ. Нийт 64 бүх барилдуулаад тэрхүү барилдааны дараа нь астан шалруулна гэж давхар асалбарт нь суглаа хавчуулсан юм байлээ. Тэгээд энэ бүх бужигнаа ТV9-оор бол зүгээр яг шууд дамжуулагдсан гэж хэлж болно. Тэгээ үзэгч гарч ирж өөрт нь юу үзүүлж байгаа юм? Зарыг нь үзүүлж байгаа юм. Тэгэхэд хүн бүхэн энэ орж энэ дотор орж суглаа авч ингэж орсон байхгүй юу? ТV9-ээр 50,000-аар юу гэсэн бид нар энэ чирэг шаардлагач гэртээ үзэж байгаа тоногоо үзэж штэ. Энэ чи ах ингэж явуулсан байхгүй юу? Тэгээд би энд орсон. За энэ дүрсийг вэ штэ томоор нь болохоор харъя хэдүүлээ. За энэ байна. Манай үзэгч энэ дүрсийг үзүүлээд тах шүү. Үзэгчдээс Монгол суглаа хувьцаат компани 64 хонжвор тодорно гэж ер нь бол энэ дээр ингээд бичсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ингээд харж байгаа хүн юу гэж ойлгох вэ гэхээр за энэ бүхийн барилдааныг үүсгэх юм бол давхар тэр хүмүүс дундаарс нь хонжвор холчих юм байна гэж ойлгоод бүр айгүй олон хүмүүс энэ хүү барилдааны дасбарыг авсан байгаа. Дасбар нь болохоор 100-аас 200 мянган төгрөгийн үнэтэй. Тэгээд яасан бэ гэхлээр яг бүхэн барилдаан дуусаад нөгөө хонжруудаа суулгах гэсэн чинь тухайн одоо асаад цугларсан үзэгчд биш бүр ингээд нийтээрээ гадаа сууж байгаа одоо 5,000 төгрөгийн суулга авсан хүн хүртэл тэрхүү хонжруудыг хожоод байсан байгаа. Toyota Harrier нэг астан Prius 50, iPhone 17 3, мотоцикл, гадаад аялал ирэх ингээл бас нилээн тэгээ бөхчүүд нь хүртэл нилээн өндөр тэгээ ингээ бэлэн мөнгө 10 сая, 5 сая, 1 сая. Тэгээд ингээд энэ олон астангуудаас за энэ дотроос хэрэг үзэгчтэй шалруулах юм бол магадлал мэдээж маш өндөр болж таарна үстэй. Тэгээд энэ хүмүүс ч өөрсдөө тэгж бодоод бас нэг 100 200 мянган тасбар авч байгаа штэ. Бас тэр нь нөлөөсөн л баг. Тэгээ яасан бэ гэхээр энэ дээр ингээд үзэгчдээс гисэн ч гэсэн хэлэхдээ бол таньхан болон телевизэн үзэгч дундаас Toyota Harrier нэг азтан. Тэгээд яг хоолоогоо оруулахдаа таньхан болон телевизийн үзэгч дундаас гэж байгаа байхгүй юу? Хоолоогоор бол яг таньхан болгон телевизийн үзэгч дундаас алсан шаруулна гэд хэлсэн. Гэтэ яг нийт хүмүүс дундаас гэж ойлгохдохгүй байна. Энэ ч ингээд 2000 гаруй залуучууд одоо ингээд цуглаад бүхөө үзээд энэ бүх дээрээс азтан болно гэд ирцгээсэн. Тэгсэн чинь одоо яг юу бодлуулад байгаа вэ гэхээр энэ Монгол суглааныхан тасалбараас гадна 5,000 гаруй суглаа тараацсан. Яг энэ асуудал дээр Монгол суглаа өөрсдөө хариуцлага хүлээгээд энэ дотор байгаа хүмүүс хараараа машина бүх суглаагаа суглана. Дараа нь гадуур тараас нь 5,000 гаруй суглаагаа та нар өөрсдөө дахиад суглуул. Та нар зөвхөн ашиг харах гэж ингэж олон хүмүүсийг ингэж холигдож болохгүй. Тийм. Миний үзэл бодол ийм байна. Хүмүүсээ дэмжиж өгөөрэй. За тэгвэл ингээ харж байгаа. Тэгээд энэ хүмүүсийн уурж байгаа нь бас нэг бодлын зөв тийм үү? За танхимд үзэгчдээс шалруулах юм байна гэд суглаа авцсан чинь дахиад бүр ингээд 2,000 хүнээс гадна 5,000 хүн ингээд суулаа зарцсан байгаа байхгүй. Тэгэхээр чи айгүй бол энэ донд юм бүх үзэх гэж зүгээр суулгаанд нь олж ирсэн хүмүүс байгаа байхгүй. Өнөөрөө унтж байгаа л баг суглаагаа баг зөв суглааны хажуугаар бүх үзээд байгаа юм шиг бүхэн хажуугаар суглаа биш үү? За тэгээд сүүлд нэг гаргалгаа гаргаж ирсэн. За тэгвэл ингээ бүх Монголын ард түмнээс бүгднгээс нь уушлахгүй. За ямарсаа уушлахгүй жин тэ хумсартай байна. Ийм зүйл болно гэж энэ зогсож байгаа залуу энэ Монгол суглааны хамт олон бид бүхэн мэдсэнгүй. Тэгээд өнөөдрийн зарласан 64 хонживроо зөвхөн танхим дотроос тодруулъя. Нэг зүйлийг сайн сонсоорой. Дараа нь тэр онлайнаар авсан хүмүүс угаасаа юу яачин ялгагдаад гараад ирнэ. Энд чи манайх дотоод програмтай. Тийм учраас цахимаар авсан хүмүүс дотроосоо ахаад 64 хонжврыг бид бүхэн телевизээрээ явуулъя.
Харж байгаа. Ер нь бол нэлээд том шийдвэр байна. Яг өөртөө бол буруу зүйл хийлсэн хүлээмжшөөрж байна. Тэгээд 64 хонжроос гадна дахиад гадуур сугалгаа авсан 50000 хүнд бол 64 хонжор олгоно гэж хэлсэн. 64 байж та 1000-ыг хүрчихнэ. 5000 биш баха. 5000-аас илүү зарсан баг. Яаж 25 саяд 25 париж бараг хүрэхгүй байх шүү. Игүүрцэг мэн өчтөр гарсан мэдээлэл байна. 64 бүхний барилдааны дараа явуулсан суглаа үзэгчдийг бухимдуулжээ. Уг барилдааныг Монгол суглаа зохион байгуулсан. Барилдаанд аймгийн арслан Мөнхбаатар, улсын арслан Батмагна үзүүлсэн. Барилдаа үзэхээр дасалбар худалдаж авсан хүмүүсийн дундаас астан тодруулна гэдэг хүлээлт үүсчээ. Дасалбар нь 100-аас 200 мянган төгрөгийн үнэтэй. 150 мянгыг энэ чи амар 300 сая төгрөг. За 300 сая төгрөгөнд харьяар плюс 50 мөнгө тараагаад ажлын цалин заалын түрээс ашиг гаргах юм шиг байна. Гэхдээ яг бүр амар цөм бол хийгээгүй юм шиг байна. Харьяар ч бараг 50 сая уу? 50 сая. За плюс 50 30 сая. За үзүр төрөө 30 сая. За тал нь бол шууд юундаа бол явах юм байна. Зардалтаа бол явах юм байна. Гэвч Монгол сугуулаа аснаа дасалбар худалдан авагдсан авагчдаас биш өмнө нь захимаар 50000 төгрөгөөр сугуулгааны эрх авсан хүмүүсийн дунд хамтан суугаж тодруулсан ажээ. Тэгээ түрүүний залуу яриадсан хүү бид үл ингэ мэдсэн бол зүгээр 50000 төгрөгөөр сугуулгаа авчаад гадаа сууж явах байсан биш. Телевизээр бүхэн үзэх байсан биш тэгээс тэ. Үүний үзэгчний эсэргүүцэлд үзэгчдийн суудлаас эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Зохион байгуулагчдын зүгээс энэ уур амьсгалыг намжаахын тулд онлайн суулгаанд даасан тааруул болиулж үзэгчдийн дотроос тодруулж гисэн байна. За тэгээд яг ингэхээр яах нь ойлгомжтой тийм үү? Нөгөө онлайнаар авсан хүмүүс нь эсэргүүцэл илэрхийлсэн. Нөгөө онлайнаар ингээд энэ хүмүүс чи астан болж байгаа шүү дээ. Тэгээ энэ хүмүүс чи онлайнаар авсан болохоор шууд ингээд хаяад байсан баггүй юу? Тэгэхээр нөгөө онлайнаар авсан хүмүүс хүүе би уг нь астан болцсон юм шүү дээ. Ягаад миний шагналыг үгүй та нар анханасаа танхим ба үзэгч гэсэн мэт тэгээд тэгээ нэг ийм нэг бүр ингээд холион баатан шиг юм болсон. Монгол суглаа хохирогчд гэх групп нээсэн. Тэгээ сөг үнтэй 150 эд үнтэй. Монгол суглаа уцаа авдаггүй онлайн суглааны мөнгө авъя гинэ. Дахид суглаа явагдахгүй гэж байна шүү гэсэн биш. Дахид суглаа явагдахгүй гэсэн бол бүр бас эвгүүлийн те. 5000 гэсэн худлаа юм биш үү? 100000 гаруй хүн оролцсон байна гэж. Энэ дээр болохоор дугаар 8830 хүн болоо орсон юм аа. Тэгээд 100000-аас илүү ч байж бол магадгүй юм байна. 100000 гаруй хүн оролцсон байна. Бүгд мөнгөө буцааж авмаар байна. Танхимаасаа тодруулъя гэж хэлсэн чинь бүгд танхимаас тодроод үнэхээр нотой. Манай телевизээс суглаа авсан хүмүүс мөнгөө шүүхээр явж авъя. Дахиж явах нь хүртэл худлаа шүү. Астан болж байгаа хүмүүстэй уулзаад үз юу ярих нь сонирм байна. Ваа. Тэгээ саяхан худлаа ярьсан гэсэн үү? Захимаар авсан хүмүүс дотроосоо ахаад 64 хонжуурыг бид бүхэн телевизээрээ явуулъя. Ахаад бид бүхэн 64 хонжуурын уулгатаа яг адилхан нэг ширхэг Toyota Harrier, ахаад нэг ширхэг Toyota Sai 10 сая төгрөг, 5 сая төгрөг юу байдгийг бүх хонжуураа албан ёсоор бид бүхэн онлайнаар явуулнаа. За тий харж байгаах. Тэгээд яг ингэж амлаад тэгээд ингээ онлайнаар явах нь болцсон гэсэн мэдээлүүд аюух яваад байна. Тэгэхээр нөгөө тагмаас гадуур авсан тэр 100000 хүн бол ер нь бол ивүүтлэх гэсэн үг. Суглаанд итгэж байдаг тэнэгэл байна да гэж байна. Лөөр шүү дээ. Наад хайрцагт 7000 утасны дуугаар байхгүй. Дан өөрсдийн хамаарал бүхий утасны дугаар хийсэн байгаа. 7000 утасны дугаарыг харуулсан болов. Нэрээ эвгүүлийн те. Түгэж байгаа guys. Өнөөдрийн бичлэг Францын алдарт Calvé дарстай хамтарч байна. Богдуу гэж агаад. Хэрвээ Франц нэр богдуу гэж бичсэн бол ер нь бол маш дайжгүй гэсэн үг. Францын дарсаараа хамгийн алдартай хот бол богдуу байгаа. Тэгээ World Wine-ийн Calvé дарсны 30 гаруй төрлийг нь Монголд одоо албан ёсоор баталгаатай импортлж оруулж ирж байгаа. Төлөвтөн 200 жилийн түүхтэй Calvé дарсыг та бүхэн World Wine цэгмэн сайтаар шууд захиалаад хөрвүүлэх боломжтой. Үүгээр зогсохгүй World Wine-ы бүх одоо сүлжээ дэлгүүрүүдээр та бүхэн очиод авах боломжтой байгаа. Сайн дарс, сайхан яриа өрнүүлдэг Calvé. Guys. Билсэндээ сайн дарс сайхан яриа өрнүүлдэг гэж Calvé
За Монгол суглааныхан өөртөө ямар тайлбар тавьсныг харцгаая. Хүчбэн Аз арга хэмжээнд маш шударга ил тод байдлыг ханган аудитын хяналтанд доор зохион байгуулагдсан болон танхимаар дасалбар авч мөн онлайнаар суглаа авсан үзэгчид бүгд ижил эрхтэйгээр Азийн тохиролд оролцсон байхад зарим хүмүүс ёс зүйн үйлдэл хийсэнд харамсаж байна. Эсрүүцэн хүмүүсийг ярьж байгаа. Тун удахгүй бид бүхэн 5 жилийн ойдод зориулж хамгийн том Lexus 600 тэргүүтэй хамгийн том тохирлыг зарлаж байгаа бөгөөд онлайнаар орсон бүх хүмүүстэй бид бүхэн түүхэн тохиролд орох 200 мянган төгрөгийн үн бүхий суглааг биелүүлж байна. Ойлгосонгүй. Онлайнаар орсон бүх хүмүүстэй бид бүхэн түүхэн тохиролд орох. Нөгөө саяын 5,000 хүний ярьж байгаа юм бах та. Мөн онлайнаар орж азтан болсон хүмүүстэй шагналыг олохоор шийдвэрлэлээ. Монгол суглаа хувьцаат компани цаашиж ил тод байдал зарчимдаа үнэнч байж Монголын ард түмэнд Аз итгэл баяр хөөргийг бодитоор түгээх үйлсээр үргэлжлүүлэх болонд бидэнд итгэл хүлээлгэн оролцсон бүх хэрэглэгч талархлаа. Монгол суглаа гэсэн байна. Энэ 200 мянган суглаагаар Lexus 6-д оролцох юм уу? Хүмүүс ойлгохгүй харин би бүр ойлгосонгүй сая тайлбарыг. Онлайнаар авсан 5,000 хүн 64 хонжтой суглаа дахиад хийн гэсэн тэр юу болчих вэ? Тэр ер нь жоохон хударж байгаа юм шүү guys. Тэгээ суглааны талаар бол 2023 оны ихээр бол нэлээд шуугж исэн юм байна. Хүүхэн суглаа явуулсан тохиолдолд ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээлгэх, татвар ноогдуулах боломжгүй гэж хэлсэн юм уу? Тэгээ юу гэсэн хууль бус ч гэсэн хариуцлага хүлээлгэх, татвар ноогдуулах боломжгүй юм уу те? Окей, эд мөнгөний хонжуурт суглаа явуулах тусгай зөвшөөрөл гэж бас би эдгээр журмын заалтуудыг харж мөрдөхгүйгээр дур мэдэн сошиал орчинд суглаа явуулж иргэдээс хэмжээний мөнгө төлрүүлэх нь хууль бус үйлдэл юм аа. Захим орчин зохион байгуулж буй суглаанд хяналт тавих боломжгүй. Гэмт хэргийн шинжтэй бол цагдаагийн байгууллага шалгана. Онлын хувьд хууль бус, гэхдээ амьдрал дээр шалгах хариуцлага ногдох боломжгүй гэд байгаа юм шиг байна те. Эд мөнгөний хонжуурт суглаа, бооцоо тоглоом, төлбөр татвард үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авсны үндснээр зохион байгуулах ёстой. Сүүлийн үед иргэд захим орчинд уг үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэхүү зөвшөөрлөө сангийн яам, хууль зүйн яамнаас авдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу төлбөр таавар, бооцоо тоглоом, эд мөнгөний хонжуур суглааны хонжуурын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгийн 40%-аар тооцно. What? Татвар нь бас амар өндөр юм биш үү? Хуулийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэдэг нь хууль заасан хариуцлага чөлөөлөх, хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. За мэдээгүй юм байна шүү дээ. Яана мэдээгүй шүү дээ гэж хэлэх нь хуулиас одоо хариуцлагаас чөлөөлөгдөх тийм шалтгаан болохгүй гэж байгаа шүү. За сангийн сайдын 22 оны 9-р сарын 9-ний дугаарын тушаалын хавсралт гэж энэ суглааны тохиолдолд урамшуулах, түүний явуулах журам гэд суглааны тохиолдол явуулах үйл ажиллагааг шууд дамжуулах хянах нөхцөлд 3-аас доош талаас бичлэг хийх боломжтой камер болон дагалдах тоног хөрөмжийг суурилсан байна. Бүр ингэж өгсөн байд юм ба шүү дээ. Ер нь бол тунгалаг хоргон бүтцтэй суглааны урамшууллын тохиолдолд тааруулах бөмбөлөг бүхий суглааны машин суурилсан баг. Олон нийтийн мэдээллийн хэрэгс болон хэрэглэгчийн хэсгээр шууд дамжуулах гэв. Нилээ бас нарийн заасан байд юм байна. People News-ийг юм байна. Захим орчинд хувь хүний явуулж буй хонжуур суглаа хууль бус гэж сая бидрээ уншсан. Саяхан нэг автомашины суглаанд 18 мянган хүн оролцож нэг хүн 5,000 төгрөгийн суглаа авсан. Гэхдээ ойролцоогоор 90 сая төгрөг төлөрсөн байдаг. Тухайн азтанд өгөх машины үн 36 сая гэж тооцсон. Цаана 54 сая суглаач бүр амар ашигтай юм шүү дээ. Ашиг унссан талаар олон нийтийн сүлжээгээр шуугсан. Ёстой шуугаад л замгарсан. Энийг би сонссон. Та эзэн санаж байгаах. Энэ мэтлэн том жижиг суглааны бизнес бидний Азийн тор мэд бүрхэн авчээ. Гэвч өнөөдөр 4 сарын 15-ны өдрийн ТV энэ хизээний 21 оны 4 сарын 15 юм шүү дээ. Гэвч өнөөдөр буюу 4 сарын 15-ны өдөр ТV-ийн шууд нэвтрүүлгийн үеэр зар сурчлагаа гарах хооронд хөвлөж гаргасан суглаа буюу улсны дугаартай цаасыг хөтлөгч камернаас холдуулан нууж буй хэсэг гарсан. What? Бүр үүнээс үүдэн олон хүн лөөр хийж байна. Мөнгөө буцааж авах хэмээн эсрүүцэл илэрхийлээд байгаа илээ. За бүр тийм болцсон юм уу? Бас ТV хийсэн юм уу? Саяч бас ТV хийсэн ч ТV-с яац юм бэ? Үүнийг дажгүй сууг гэсэн аваа байгаа. Өнөөдрийн болсон асуудал хөтлөгч ажилтнанд суглаа эвлүүлэхээр дамжуулах явцад камерт орох гээд байсан учраас шийдсэн гэсэн асуудал гарсан байна. Хөтлөгч ажилтнанд суглаа эвлүүлэхээр дамжуулах явцад камер орох гээд байсан учраас шийдсэн. Суглаа эвлүүлнэ гэдэг нь ингээд хумайсыг гаргах гэж ингээд шийдсэн гэсэн юм байна шүү дээ. Нөө үнэ камерт оруулахгүй гэдэг ингээд шийдэж байгаа юм тийм үү? Тухайн та бүхэнд баримтаагаар мэдээлэл хүргэх болно. Хөтлөгч болон телевизийн асуудлыг хариуцсан хүмүүст бид санал гомдоо хөрвүүлсэн гэсэн байна. Окей. Яг саяын бичлэг олдохгүй. Гэхдээ өөр нэг бичлэг байна. Суглаа юу л өөрөө гэнэ. За харъя.
Нэг суулгаагаа What? Эхлээд суглаагаа харж байгаа сунгаж байгаа дараа нь ингээ холж байгаа юм шиг яваад штэ. За. нэг суулгаагаа Энд ихтэй сэгтэл харагдаж байна надад бол. Ягаад зүгээр ингэж гараараа холж байгаад авахгүй байна? Гимт хэрэг телевиз болоос өдөржин бүгдээрээ ийм гарахаас ичмээр. Телевизээр өдөржин ийм гардаг юм уу те? Одоо ингээ хэдэн мянган хүн зүгээр юм хожно гэсэн сууж байгаа штэ айгу бол. Суулаагаа бойлох хэрэгтэй шүү guys. Та нар итгэхгүй те дахиад ТV-с мазаалаа суглаа нэртэй ТV-с телевиз ингэж л өөр ихээсээ ичээчээ гинэ. Бөмбөлг нь эргээгүй байгаад алдсан төрүүлээ тодорчих юм аа. Ийм тавилтаа л өөр хий. За. Гари. 6 гараад ирсэн байгааз. Бөмбөлийн нэрийг гоох 6 гараад ирсэн. What? 6 гаргачаа буцаад нуучлаа. За одоо 6 гарах нь харъя. Ինչ байж байгаа 6 гараад ирэх үедээ хөөе. Түрэн 6 төрүүлж гарсан бүгд харсан тийм үү? Шууд лайв тийм үү? Шууд нэвтрүүлэг тийм үү? За иргсэн. За 6 гаруул өөр шүү. Нэлээд хэрэглээд байна. За гүйлглээ шүү. За. Хамгийн сүүлийн бөмбөлөг маань 6 дугаартай бөмбөлөг гарч ирсэн байна. 6 дугаартай бөмбөлөг гарч ирсэн байна. За үлдсэн бөмбөлгнүүдээ гаргаж ирж харуулж юу яах хэрэгтэй юм шиг надад бас санагдаж байна. Яг гэвэл өсвөр явсан учраас хүмүүс маань What? Яа. Окей. Facebook Live-аар суглаа явуулж мөнгө залилдаг энэ төрлийн гэмтэрэг өнгөрсөн 7 хоногт бүртгэгдэж эхэлжээ. За залилагчид Facebook Live-аар суглаа худалдаж хэн нэгэн хүнийг аздан болсон тухай зарладаг юм байна. За тухайн хүнд хожсон мөнгө авахын тулд 10% татвар төлөх ёстой гэж итгүүлэн залилдаг байна. Энэ хүмүүс хамгийн эвгүй ингээд царайгаа харуулдаг заа. Царайгаа нууж ингэж байгаа бол ер нь бол эвгүй гэсэн үг шүү дээ. Ер нь бол буцах эзэнгүй шүү дээ. Харин хогчин л гэсэн үг шүү дээ. Ер нь суглаа гэсэн пэйж рүү ороод ямар ч царай харахгүй зүгээр ингээл итгэж ивэл. Окей, 81 сая зүгээр хэлсэн биш. Яа. Окей. Yes, 91 сая төгрөг хоцлоо. Тэгж гол нөгөө хараад итгэдэг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Гин минь настай хүмүүс, жоохон хүүхдүүд тэ. Гадаад нэртэй хаягнаас Facebook-ээр лайв явуулж хүмүүсийг хараа зүгээр нэг луон гяв гомо гэсэн хаянд итгэл явж идэг. Астан болж суглаанд оролцоорой гэж уриалж мэрэгжлийн төвшөнд үнэмшгүйц орчныг бүрдүүлж шууд дамжуулт хийж байгаа юм а. Ийм залинд ихэвчлэн хөдөө орон нутгийн хүмүүс өртөж байна. Эрдэнэ чимээ хичээ та манай Facebook пэйжтэй холбогдоод манай Facebook хаягаар холбогдоод манай Монгол дансыг аваад дотроо төлөх боломжтой шүү Эрдэнэ чимээ хичээ. 10% төлөөд манайхаас хоцсон мөнгө аваарай. Та мөнгө заавал ирж авъя шүү. Бид нар та заавал танд хоцсон мөнгө чи өгье шүү. Ана та их азтай байлаа. Хэрвээ ийм төрлийн одоо лайв ч юм уу ямар нэгэн зайлшин цахим орчинд таарлцсан бол тэр репортлж зураарай. Мөн суглаанд оролцоод хэрэггүй. Ийм зүйлд итгээд хэрэггүй л гэж хэлээ да. Зөвхөн Баяр наадмын өдрүүдэд 28 заллах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж 248 сая төгрөгийн хохирол учирчээ. 2025 оны эхний 6 сарын байдлаар 9696 цахим залингийн гэмт хэрэг бүртгэгдсэн өмнөх оны мөн үеийнхээс 64%-аар өссөн үзүүлэлттэй байна. Доллар юан хожлоо нөөт 10% татвараа төлөөд хоцсон мөнгөө дүнгээ аваарай гэх юм. Нөгөө малнууд нь шилжүүлээд байдаг болтой. Хохинэ амар баяжих донтой. Яста хохин юм. Сайн нэг амаржингийн юугаар ороод ярьж ирсэн. Нэг бодлын баг ингээд лөөрөнд бүр дэлгэрээд ингээд нэг бодлын ингээд хүмүүс ингээд хохирох эртгийн хохироод эртгийн бөөнөрөө зүгээр ингээд алдаад ухаарья гэж ярьж ирсэн. Одоо тэрэн шиг комент үлдээсэн байна. Одоо энэ бичлэгийг харчаа дараа нь та цуглаа авбаа. Тэгвэл зүгээр ах нь бол за хохин гээл ерөөсөө юу ч ярихгүй шүү. За одоо энэ бичлэгээс өөр одоо өрсөн сэргийлэх арга гэж одоо
Юу яах вэ? Энэ лөөрд энэ лээ хурдан арга хэмжээ авмаар нь үнгүй суглаа гэд 25 сая 50 сая хойшлоо та улсад төлөх 10% татвараа шилжүүлээд аваарай л гин. Маш олон хүмүүс мөнгө хийсэн тэгээд энэ дугаар бичсэн хүн 25 сая хоцсон. Татвар гээд 2.5 сая хийх юм гэл залгаад асуудал харин улаан цай лөөрдчихгүй байх гээд хийх гэж байна гин. Сайн тайлбарлаа лөөр гэдгийг ойлгууллаа. Ганц энэ дээр ийм олон хүн мөнгө алдаж байна. Өөр миний үзэж харснаар 12 лав байна лээ. Өөр олон байгаа. Йоо хэцүү юм те. Одоо тэгээд аав ээж нартай сайн хэл, эмээ өвгдөө сайн хэл, хөдөөнөөс ирсэн хамаадан садан ах нартай хэл энэ бичлэгийг үзүүл. Цэвэрлөөр байна лээ. 7-8 өөр хаяг дээр лайвыг суглаа явуулаад байна. Хүмүүст анхаарууллаа лөөр шүү гэж бичгээр доор нь блоклоод байлаа гэж байна. Тэг хүмүүс лөөр гэж бичгээр шууд блоклол сайхан. Захин орчин залин үйлдэх эмэгтэйг баримтлаа. Тэгээ нь Facebook хуурамчдаар оруулах, онлайн суглаа зохион байгуулах, мөн иргэдийг телеграмаар даалгавар гүйцэтгүүлэх нэрийн доор мөнгө заллин авах. Энэ нөгөө саяхны юу вэ те хэрэггүй ш. Заллин авах гэмтэрийг үйлдсэн байж болзошгүй байна. Цагдаагийн байгууллага мэдээснээр тус эмэгтэй өнгөрсний жилийн хугацаанд нийт 1533 удаагийн гүйлгээгээр 2.8 тэрбум төгрөгийн хохирол бусдад учруулсан болгон тогтоогч 2.8 тэрбум ёо нүүрсчтэй өрсөлдөхөр айнаа нүггүй юу? Энэ нэг хүн хэд 7 сая хийцэн биш. Та тэгээ боддоо. За дараагийн суглааг хусъя. Дараагийн суглаа. За баяр хүргье. Та 50 сая төгрөг ходжлоо. Баяр хүргье. Та энэ 50 сая төгрөг хоцсон мөнгөнд үгийнхаа 5% шилжүүлээд мөнгөө бүтнээр нь авах боломжтой байгаа шүү. Баяр хүргье танд. Гэтэ ийм юмд яаж итгэдэг вэ нэ? Зүгээр л 50 саяасаа хасаал явуулчаалч тэ үлдсэн мөнгөний тийм үстэй guys. Би бас мал зүгээр наасаа хасчихөө тэгээд хоцсыг явуулчихөө л гэх байсан. За сайн бацхан хүмүүсээ. Та бүхэнд яаралтай нэг сэрэмжлүүлэх хүргэх гэсэн юм аа. Энэ сүүлийн цахим дээр идэвхжиж байгаа нэг шууд лайваар явдаг ингээд карт хусдаг юм суглааны юм лайвууд яваад байна. Энэ бол цэвэр 100% заллин шүү хүмүүсээ. Гэт хүмүүс цагдаагийн ерхий газрын өөрчилсөн сэргийл хэлцээс мэдээл гаргасан зүйлд аргаа аваад тодорхой хэмжээний мөнгөнд дүнгээр карт худалдаж аваад за лайвны цаан тухайн лайв хийж байгаа хүн нөгөө картыг усаад та сая төгрөг очлоо 50 сая төгрөг очлоо 100 сая төгрөг очлоо гэж иргэдийг заллин эхэлж байгаа ийм хонжуурт ийм суглаа маягийн юмнууд айгүй их явж байгаа юм дээр энэ бол 100% заллин гэдгийг та нарт хэлье. Тэгээд нөгөө иргэд маань 100 сая төгрөг очлоо 50 сая төгрөг очлоо гэж хэлэнгүүт та тухайн мөнгөнд үгийнхээ 5% шилжүүлээд мөнгөөр бүтнээр нь авах боломжтой гэд иргэдийг заллим эхэлж байгаа ийм нэлээд хідэн ийм цахим хаягууд явж байна. Одоо жишээлбэл би танаас зургийг харуулъя. Одоо энд нэг ингэж ийм байж байна. За тэгэн гутаа одоо ийм хусаад хоож гээд ийм цахим хаягууд байж байгаа. Нэлээд олон даагч та харагдаж байна. Урлал чимэг гээд. За ганцхан энэ хоёр энэ гурваарч тогтохгүй зөндөө олон ийм сайтууд байгаа. Тэгээ би нэг хохирсон иргэний интернет дээр байсан чатыг скриншот хийгээд авцсан. Ингээ 6 сая төгрөг хоцсон байгаа байхгүй. Тэгээ мөнгө авъя гэдэг ингээ тэгэнгүүт та энэ олон улсын гүйлгээ хийгдэж байгаа учраас та тухайн хоцсон мөнгөнийхөө 5%-ийг төлөх ёстой. Тэгээд бид чангалын мөнгө ихтэн таны картанд байршуулах болно. Тэнгүүд урдаас би байгаа мөнгөө бүгдийг хийцэн ш. Тэгээд энэ иргэн бол ингээ заллуулсан байгаа байхгүй. Тодорхой хэмжээний мөнгө төр хийцэн. Тэнгүүд болохгүй. Бид баталгаатай газар учраас таны ондоо шүүл шилжүүлнэ гэд иргэдийг аль болох ингээ дарамт шахалтанд оруулаад тэгээд тэр хусж байгаа карт гэдэг байгаа зүйл нь маш гоё тийм өнгө үзэмжтэй тийм карт байгаа байхгүй. Тэгээд тэр лайв тайлбарлаж байгаа хүмүүс нь угаасаа нөгөө чихэн дээр цэцэг уруулна гэж ярьдаг ш. Манайхан. Тэр шиг маш тийм хүмүүст итгэл төрүүлэх үз. Тэгээд тэр хусж байгаа картны өнгө үзэмж энэ төр бол яг ингээд иргэдийг ингээд итгэхээс өөр аргагүй байдалд хүргээд ийм маягаар лайв хийгээд байгаа шүү. Тэгэхээр энэ бичлэгийг та бүхэн цаашаа найз нөхөд ойр дотныхоо хүмүүст шеэрлэж түгээж анхааруулаарай гэж хэлмээр байна. Тэр лайв хэлбэрээр явж байгаа тэр хусдаг суглаа бол бүгд цэвэр 100% заллин шүү гэдгийг дахин хэлмээр байна. Баярлалаа. Телевизээр хэд хэдэн суугаар байнгын юм үйл ажиллагаа явж байгаа таслан зохицоогоо ч бүгд азан найдсан эргүү төлгнүүдээр дүүрч байна цаач. Хэдийгээр магад нэг нь хожих болох боловч бусных огсоор л байгаа шүү дээ. Эдрийг олооч гэнэ. Эдрийг олоход бол үнэхээр хэцүү, маш хэцүү. Би хүртэл олж чадахгүй. Цагдаагийнхан бол бас хэцүү баг. Мөнгө шилжүүлэх дансаар нь бас олж болох юм. Тэ? Тэр дансаа ашиглахгүй л байх л та тэгтээ мөнгө авах та. За guys, ер нь бол иймэрхүү. Тэгээд хүмүүс өөртөө ухаараа тэгээд суглаа гэдэг зүйл модноос гарна ихлээр болохгүй байна. Яалчгүй ингээд
бас яг нэг нь ч бас хэцүү байгаа. Цалингийн хооронд амьдрахад асуудалтай байгаа. Тэр нь бас нөлөөлсөн багтаа яалчгүй энэ амархан баяж, амархан газандаа итгэсэн ийм зүйл явсаар байна. Тэгээ бүгдээрээ энэ бичлэгийг одоо хүмүүс рүү дамжуулж анхааруулга өгөөрэй. Бүгдээрээ лайкад эртээ бүртгүүлээрэй. Тэгээд дараагийн бичлэг уулзтлаа. Түр баяртай guys.